Үзэгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Бодлого тодорхойлогчид, зах зээлийн түлхүүр тоглогчид хамтдаа асуудлыг хилцэж, хөгжлийн шийдэл хөтлөх, анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ 39 стратегийн ордыг эргээд харахад энэ стратегийн ордууд төр хилцээ гэхэд их төвөг учирнаа. Энэ танхим сууж байгаа хүмүүсийн манлайлал бий бас хэрэгтэй гэж боддог. Одоо хөдөө орон нутгаар үндэсний баялагын сангаа иргэддээ авчрээ 34-өөс 50% авъя гэд манай одоо төрийн тэргүүн байсан батлага ерөнхийлөгч яриа явж байгаа. Үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог төвөрг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэн. Тэгвэл адилхан ярина. 5-7 бүлэг ордын 50%, 3 тэрбум тонны нөөцтэй 15 их 80 төгрөг зөвхөн тусгай амнаатын 5%-аар бодвол ард түмэнд ирэх ёстой байсан. Ийм орд штэ. Улаанбаатараас нэгэн цаг яваад очдог. Тэр орд 250 сая доллараар 4 гадаадын иргэн зарагцсан. Хонконгийн сайт дээр байна. Офшороор дамжуулаад. Энийг хилцэх юм уу? Эсвэл ялгаж аваад хилцээр их юм уу? Тэгвэл 39 стратегийн орд дээр адилхан хилцээр хий. Тийм учраас би бүх ард түмнээс сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдэлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасаа гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт бид цаг үеийн асуудлаар стратегийн ордуудын төрийн эзэмшлийг хувь тогтоох, хилцээр хийх, мөн баялагын сан, мөн уулуурхайн салбарын энэ хаврын чуулганаар хилцэх гол хүлээлт үүсгэсэн асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцахаар Улсын их хурлын гишүүн Дамдин юм. Монголын уулуурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Алгаа нарыг студид ураад байна. Ингээд та бүхэнд маш их баярлалаа. Цаг зав гарган хүрэлцэн ирж манай үзэгчдэд бас цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх мөн боломжийг олгож байд маш их баярлалаа. Тэгэхээр өчигдөр гарсан Учрас сайдын мэдээлэл бас олон нийтийн анхааралтаас одоо анхаарлын төвд орлоо шүү дээ. За өмнө стратегийн ордын одоо төрийн эзэмшлийг хувь тогтоох тухай хэлэлцээрийг 5 сарын 1-ээс өмнө хийж дуусгах ёстой гэсэн байр суурь илэрхийлж ирсэн бол энэ өөрчлөлтийг ялангуяа ерөнхийлөгч Батулга ерөнхийлөгч асан Батулгатай холбоотой энэ төрөг нуурын ордоос эхлэж одоо үлгэр дуурайлт үзүүлэх ёстой гэсэн хүчтэй мэдээллийг хийлээ. Тэгэхээр Дамдин гишүүнээс ялангуяа энэ үйл явдал болон үүний цаадах энэ процессын зөв одоо шийдэл нь юу вэ гэдгийг бас хамгийн түрүүнд асууя гэж бодож байна. Одоо нэгдүгээрт хилцээр хийх асуудал 5 сарын 1-ээс өмнө амжих уу? Хоёрдугаарт бас одоо энэ төрийн эзэмшлийн гэдэг байгаа одоо стратегийн орд гэдэг байгаа ордуудын бас дийлэнх нь гадны хөрөнгө оруулалттай гадны одоо хувьцаа эзэмшигч худалдаад авчихсан ийм ордууд байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа төвөрг нуурын жишээн дээр та одоо ямар байр суурь илэрхийлэх вэ? За үзэгчтэй бас энэ орой минь төргий тэгээд нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаад их баярлалаа. За яг хуу бид нар зүгээр юунаас л эхлэх хэрэгтэй байх л та зүгээр стратеги орд гэж ойлголт тэр нь ханаас гараад ирсэн. Дэлхийн улсуудад байдаг юм уу? За тэгээд хэрвээ одоо энэ байгаад тэгээд бид нар ингээд одоо нэгэн туйландаа хийгээд ингээд явцсан. Тэгээд энэ нь одоо юун дээр суурилж байгаа юм? Одоо суурилж байгаа бол одоо бүгд тэгш байж чадж байгаа юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол анх одоо энэ стратеги орд гэдэг ойлголт ер нь манай улсын одоо хууль тогтоомжуудад орж ирж эдийн засгийн одоо дотоодын бүтээгдэхүүний 5%-аас илүү одоо хувь хэмжээнд одоо нөлөөлөх хэмжээний ийм одоо байгалийн баялаг буюу одоо уулуурхайн баялаг гэж хэлээ да. За байгалийн баялаг гэхээр уг нь их өргөн дэлгэр ойлголт. Ус агаар, ургамал амтан гэдэг одоо бүгд орно. Тэгээ бүгд л орно шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо уулуурхайн энэ баялаг орд газруудыг бас томьёолоод байгаа. За энэ нь бол одоо үндсэндээ 2019 онд ийсэн одоо үндсэн хуулийн өөрчлөлтийн үр нөлөөгөөр бид нар одоо өнгөрсөн парламентод 2024 оны хавар одоо баялагын сангийн тухай хуулиа баталж аваад ингээд одоо шинэ сонгуульд орцгоосон. За баялагын сангийн хууль бол нийт ард иргэдэд байгалийн баялагын одоо энэ хүртээмж өгөөжийг одоо тэгш чигд орлох боломжийг нь одоо нэмэгдүүлэх юм 3 чиглэлээр одоо очих юм л одоо зорилттой сан ер нь байгалийн баялагтай орнууд хийсэн байдаг. За энэ жишгээр л хийсэн. За энэ том хэмжээний ордуудад бол янз янзын зарчим байгаад байгаа. Нэгдүгürt бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн, нөгөөх нь бол хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн. За энэ ордууд дээр бол ямар зохицуулт хийгдэх ёстой вэ гэхээр орд тус бүр дээр өөр онцлогтой байгаа бах. За таны яг тодруулж асуусан одоо төвөргөн нуурын ордтой холбоотой асуудал бол би ч гэсэн уг нь олон нийтэд байр суурь илэрхийлсэн байгаа. Учир сайдын зөв.
Юу гэхээр бид нэр үндсэндээ стратегийн ордуудыг томьёолж гаргаад одоо 12 орд байдаг баг шүү. Ер нь одоо томьёолцсон маа. За энэ дээр нэмээд 39 ордыг хамруулах ёстой. Ийм одоо шийдвэр гарсан байдаг. Гэвч өнөөдөр болтол энэ стратегийн ордуудын 39 ордыг бол ерөөсөө бүртгэж стратегийн орд гэж явуулаагүй байдаг. Нэг. Хоёрдугаар стратегийн ордын тухай одоо энэ хууль гараад за тэгээд бүртгэлжүүлэхээс дөнгөж өмнө талд нь энэ одоо төгөргөн нүүрийн орд гэдэг орд офшор компаниудаар дамжаад ингээд явцсан байдаг аахгүй. Тэгэхээр зүгээр манай улс бол арчилсан 2006 онтой бол. Тэгээ 7 он тийм. Тэгэхээр манай улс өөрөө арчилсан улс. Цэвэр бизнесийн зарчмаараа яваад хүнд зарагдаад Монгол улсад татвараа төлсөн байна уу? Төлөөгүй байна. Тэр төлсөн мөнгө нь цэвэр мөнгө байна уу? Эсвэл одоо мөнгө угаасан мөнгө байна уу? Гэсэн энэ асуулт чухал байгаа байхгүй. Түүнээс бид нар бизнесийн харилцаанд ороод ингээл уурхаан лиценз шилжүүлэл ингээд явах бол ерөөсөө буруу зүйл үгүй. Хоёрдугаар стратегийн ордонд орох байсан ордыг оруулахгүйгээр ингээд одоо офшор компаниудаар дамжуулаад алгуулгдсан байгаа бол бас дахиад гэмтэргийн тухай асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ учир сайдын гаргаж байгаа энэ байр суурь дээр бол санал нэг байгаа. Нэгдүгээр зарчим бол бүгдэд тэг шандыг онцгойлж нэгийг нь яриха болий. Бүх ордуудыг жигд одоо ярих ёстой. За бүгднтэй нэлцээр ирэх ёстой. За хоёрдугаарт бол энэ 39 ордоо бүртгэе яаралтай. Ингээд одоо улсын хурлын дээр шийдвэр гаргах ёстой. Ингээд одоо бүгднтэй нэлцээрт орох ёстой гэсэн юм л байр суурь. Албан ерөнхийлөгчийн хувьд бараг сүүлийн 20-30-аад жил улуурхайн салбартай холбогдож явлаа шүү дээ. Яг стратегийн орд гэж юуг хэлэх вэ гэдэг дээр дотоодын бүтээгдэхүүний 5%-аас дээш хувийг одоо бүрдүүлдэг гэж томьёолсон байгаа шүү дээ. Яг 2006 он за төгөргөн нуур ордын Камекс компанитай холбогдсон 2006-7 оны үед яаж тодорхойлдог байсан те 1.3 сая долларыг 250 сая доллараар зарлаа гэсэн ийм асуудал байгаа шүү дээ. Тухайн үед магадгүй стратегийн ордыг өөрөөр томьёолоогүй одоо байсан үе гэж байна. Тэгэхээр энэ мөнгөн дүнгууд эргээд энэ компанитайгаа хилцэл хийгээд буцаад төр давах ч гэдэг юм уу те. Ер нь одоо хууль тогтоомж болон процессын хувьд байдалтай харьцуулахад боломжтой зүйл юм бэ ер нь. Их олон асуулт асуучлаа. Тэгэхээр Монгол улсад одоо ингээд өдийг хүртэл 3 ашигт малтмлын тухай хууль мөрдсөн л да. 94 оны ашигт малтмлын тухай хууль, 97 оны 2006. Би 92 оноос хойш энэ ашигт малтмлын тухай хуулиуд бүгднтэй зурлалцсан юм байна. Тэгэхээр 94 оны ашигт малтмлын тухай хуулинд стратегийн ашигт малтмал гэсэн нэр томьёо байсан. Орд биш. Тэгээд энэ чинь бүр ингээд алт одоо зэс тэгээд яг шалгуур нь болохоор ингээд нөөцл байсан л да 50-аас тоон нөөцтэй алт бол стратегид орно гэдэг ч юм уу тий. Мэдээ зохицуултны их хурлд орж шийдэгдэхээр ингээд тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт бас ер нь ингээд шууд хуулиар тодорхой биш хугацаагаар болцногтой олохгүй нэг газар шийдэгдэхээр хилцэгдэхээр бол хөрөнгө оруулагчдын эрсдлийг тоосдог шүү дээ. Тэгээ 94 оны ашигт малтмын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүү бидний хүссэн хэмжээнд үнэч их бага байлаа. Тэгээ 97 оны ашигт малтмын тухай хуулийг либерал бол гарсан. Бас л одоо дэлхийн банкны зөвлөх 5% зөв санал болгосон л да Монголд. Тэгээд энэ Чилийн арай илүү одоо зохистой юм гээд Чилийн хуулиар юм буюу одоо лицензээр дамжуулж ашигт малтмлын ордын хайгуул олборлт хийх. Тэгээд тийм стратегийн орд гэж байгаагүй. Тэр үтгэл хууль нь өөрөө улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын би тийм ордуудад хайгуулын тусгай зөвшөөрлөж авч болон ашиглалтын тусгай зөвшөөрлөж авч болно. Авснаас хойш 5 жилийн хугацаанд улсын төсвөөс одоо зарсан мөнгөний буцааж төлөх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар. Тэгээд Монгол улс тэр хуулийн дор одоо ингээд Монголын газар нутгийн 44% нь баг лицензээр өрхөгдөд 7000 хайгуулын лицензтэй. Яг тэр явцад оюу толгойн гэж байгаа шүү дээ. Ер нь бол энэ дамд нэм гişүн бийж байгаа л дээ. Энэ бодлогын асуудал олон улсын жишг нь зүгээр нийтлэг одоо практик жишг нь болохоор 1000 орлого тутам нэг оюу толгой нэгт. Тэгэхээр 7000 дотор 7 оюу толгой нэгт боломжтой байлаа шүү дээ. Өнөөдөр манайд хайгуул лицензийн тоо нэг 6-700 байна уу да. Тэгэхээр хайгуул нь хоцорч байгаа. Би жаахан буруу тийш явчлаа. Тэгээд ашигт малтмлын энэ 2006 оны хууль гарах одоо ямар нөхцөл Монгол бий болчих вэ гэхээр гадаад талд үн ингээ өсөөд урд нь ашиггүй байсан одоо бүх социализмын нээсэн энэ орд учраас ашигтай болоод эхэлж штэ. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь тэрнийг дагаад Монголд одоо гудамжинд популизм тэгээд одоо олон улсад бол эрс баялаг үндэсгүй үзэл Монгол бий болсон.
тэрний дэлхийд байдаг юм байна. Монгол тэрнээс хоёроос холдоогүй. Энд чинь бусад орнд ялангуяа пост коммунист орнууд бүгдэнд нь яг өстерхээр дамжаал явдаг. Тэгээд тэр үед л одоо ингээд энэ нийтийн баялагийг одоо төрийн эмчийн 51% нь одоо ард түмэнд байх ёстой гэсэн одоо тэр 91 хөдөлгөөний гудамжны шахалтын дор ашигт малтмалын 2006 оны хууль гарахдаа 94 97-2-ыг холиод тэгээд тэнд тунаас ашигт малтмалын стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэсэн одоо дэлхийд байхгүй нэг тийм нэр том одоо болж явлаа шүү дээ. Тэгээ 2006 оныхт нь болохоор ингээд үндэсний аюулгүй байдал тасалтай байд орон нутаг одоо улсын хэмжээний улсын эдийн засаг тэгээд хөгжилд нөлөөлөх тэгээд таслалгүйгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 5 гэдэг ингээд тэгээд 2009 10 хэд он 2 өөрчлөлтөөр энэ нэр томыг дахиад жоохон хураанголоод одоо өнөөдөр болохоор үндэсний аюулгүй байдал таслал улсын эдийн засаг таслал нийгмийн хөгжил эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 5-аас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл үйлдвэрлэх боломжтой ордог хэлнэ гэдэг. Тэгээ миний ойлгож байгаагаар бол энэ бүх орд хамрах болцоотой. Яг 2006 оны хууль гарсны дараа нь хуульд нэгэн тийм одоо өөрчлөлт орсон учраас 2007 онд улс их хурлын тогтоолоор 15 ордыг нэгдүгээр жагсаалтаар засгийн газараас оруулсныг стратегийн ашигт малтмалын урд ангил багтаагаад хоёрдугаар жагсаалт нь өнөөдөр яриад байгаа 39-ийг бол хилцэхгүй орчихгүй юу. Сүүлд нэг орд нэмэгдсэн гэдэг 16-аар байдаг өнөөдөр. Тэгэхээр тэр нь голдуу нэг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул гэсэн томоохон ордууд. Тэг чин тэрний зарим нь аль хэдийн ашиглалтанд одоо Монгол Орсын Эрдэнэ төлөвлөр гэдэг ч юм ингээд бороо мороо гэх чинь одоо ингээд бүгд ашиглалтын лицензэнд байгаа нөгөө гэрээ мэрэг хийгээд хөдөлсөн. Тэгэхээр цаана үлдсэн бас нэг хэд байж тийм ээ. Тэн дээр их ач холбогдол өгөөд тэр нь өнөөдөр хүртэл явж ийн л да. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа болохоор энэ дараа үндсэн хуулинд орсны дараа нь бас ингээд хоёр юм байгаа шүү дээ. Нөгөө төрийн нийтийн өмчтэй. Хоёр дахь нь болохоор стратегийн ач холбогдолтой ордын одоо өгөөжийн дийлэнх нь Монгол ард түмэнд. Хоёр юм стратегийнх нь бас юм задгаа байдаг юм байна. Өгөөж гэдэг нь одоо хэн хийж тодорхойлоогүй. Яг юуг нь хэлээд байгаа. Шууд татвар хэлээд байгаа. Монгол дам нь бол дөлнөлөөний өгүүл тэр нөгөө ханганы нийлүүлэгчдийн одоо ашиг тэгэл одоо ер нь ялныг яг өгөөж гэж тооцоод байгааг нь аргачлал байхгүй заа юу. Тэгэхээр тэгээд явж өнөөдрийг болж байгаа гэхээр тэр өгөөж нь бол тэр 34 50 гэсэн одоо тоондор очоод тэгээд тэр нь болохоор стратегийн ашигт малтмалын орд гэдэг одоо тийм нэртэй ордын дээр нь байгаа компани хувь эзэмшлийг авах асуудал ярих гэж байгаа байхгүй юу. Юу хэлэх гэдэг нь бол тэр ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 1-ээр үндсэн хуулийн 6-гийн 2-аар энэ ашигт малтмал чинь төрийн эмч хэвээрээ л байгаа байхгүй юу. Орд нь тэний чинь хуваах эзэмших ямар ч эрх зүйн богод бодит физ болцоо байхгүй. Тэрнийг ашиглах эрх бүхий тэр аж ахуй нэгжийн төрийн эмчтэй ч бай, хувийн ч бай, хамтарсан ч бай. Тэрнийг олборлож гаргаад худалдах хүртэл нь ачуулах хүртэл нь тэр ашигт малтмал төрийн эмч хэвээрээ л байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн эмч байгаа юмыг дахиж 34 50 авна гэдэг нь гэдэг логикийн бөгөөд эрх зүйн ухтгахын хувьд ерөөсөө нийцэхгүй юм байгаа байхгүй юу? Одоо гişүнээ яг энэ дээр хилцээр хийж чадахгүй бол бүрийн эрхч төлөөлөгч томилно гэд. За энэ дээр чуулган дээр бас сайн зураг гişүн нэлээд шүүмжлэлтэй хандчихсан. Та бол бас Канада улсад уулуурхайн чиглэлээр өндөр мэргэжсэн хүний хувьд одоо 9 орд гэдэг газрын за мак тэргүүтээ хэдхэн ордоос гадна ингээ олон улсын хөрөнгө оруулагч нар орцсон байгаа ийм ордууд шүү дээ. Тэр энэ компани эзэмшлийг хилцэх энэ хилцээр явах гээд байна уу? Альсвал яг олон улсын жишгээрээ яг баялагтаа ээлтэй шийдвэр гаргахын тулд энэ хууль зүйн одоо зохицуул талаас бид нар яг зөв замаараа яваад байгаа юм уу? Тэгэхээр ерөөсөө ингэж байгаа маа. Одоо хувь эзэмшлийн асуудал одоо энэ алгаагүй сая яриад байгаа чи үнэн. Ер нь бол тэр ордыг ашиглах эрхийг эзэмшиж байгаа компани хувь эзэмшлийн тухай асуудал руу орчод байгаа юм. Ер нь дэлхийд дээр төр хувь эзэмшээд амжилттай болсон нэг 3 хэлбэр л багт. Нэг бол огт эзэмшихгүй. Нэг бол 50-50%. Тэр нэг цор ганц кейс байна. Тэр нь бол одоо Өмнөд Африкийн бүгд хамт улсын дээшээ байдаг одоо нэг Ботсвана гэж улс бай. Тэрний De Beers гэх компани эзэмшдэг Ботсванагийн гэж нэрлэдэг одоо юуны урхаа байгаа. Diamond-ийн урхаа байгаа. Алмасны урхаа. За нөгөөх нь төр шууд 100% эзэмшив. За дундуур нь янз бүрээр бол ерөөсөө
үр дүнд хүрээгүй л гэдэг. Тэгээ манай энэ хуулиудад одоо өмнөх одоо парламентуудад яаж яваад энэ 34% яваад ороод ирсэн мэдэхгүй байна. $100 одоо $100 ашиг хүртэх юм бол 34%-ийн одоо ашигыг нь одоо тухайн төр авах гэдэг. $100 алдагдлал хүлээвэл яах вэ гэдэг асуудал руу орчихдог. Тэр чинь үргэлж нэмэхтэй байдаг юм биш шүү дээ байгалийн баялаг гэдэг юм чи. Одоо ялангуяа энэ уул уурхайн баялаг гэдэг юм чи. Тэрийг ерөөсөө нэгдүгээр тооцохгүй байна. Тэгэхээр зүгээр яг хуу энэ сая бол жишээ нь бид нар Ороногийн гэрээг хийлээд Ороногийн гэрээг хийхэд бол нэг хамаагүй дэвшилттэй нэг хөлбөр гарч ирсэн нь бол энэ ашигт малтналын нөөц ашигласны төлбөрөөр тэр хувь эзэмшлийг орлуулдаг. Ер нь бол яг улсын төсөвт орж ирж байгаа орлого бол байгалийн баялаг ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхаанч бай босч бай ашигын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татварын орлогоороо хувь хишгээ бол одоо ард түмдээ өгч гинэ гэж ойлгох ёстой. Тэрийгээр нь цалин тэтгэр одоо бүх юмыг л хийж байгаа. Зам, харилцаа, сургууль, цэцэрлэг, имлэг те бүгднгийнх нь л одоо зардлыг улсын төсвөөс төлж байгаа. Зүгээр тэр стратегийн ордууд дээр хувь эзэмшсэн байгаа компаниудын миний тэр хэлээд байгаа нь тэр сайн төвөргнүүрийн орд дээр ч гэсэн үнэхээр бизнесийн зарчмаар яваад татвараа төлөөд худалдааны ийм харилцаа хийгдсэн байгаа бол бид нар тэрэн дээр яриад байгаа зүйл байхгүй. Дээрээс нь хууль эргэж мөрдөх үгүй юу гэдэг асуулт. Хууль ер нь эргэж мөрдөгддөг. Маш ойлгомжтой зарчим. Тухайн үед өмнө нь одоо ашиглалт нь эхлээд компани аваад ашиглалт нь эхлээд явцсан. Тэнд нь одоо гадна дотны хүмүүс хувь хэмжээгээ одоо хувь хөрөнгөө оруулаад үйл ажиллагаанд жигдэрчсэн. Ингээд татвар төлөлтөө төлөөд ингээд явж байгаа компаниудтай бол хилцээр хийгээд одоо явахаас арга гарцгүй. За нөгөө эхэлж чадаагүй байгаа нутан шалгаагүй бас хилцээр хийгээд явахаас арга байхгүй. Бид үндсэн хуулиндаач тэр одоо олон улсын гэрээ хилцээрээр бид нэр хүлээсэн үүргээ нэн тэргуунд биелүүлэх үүрэгтэй юм л болсон шүү дээ. Дотоодын хууль тогтоомжоос илүүтэй тэр хуулиа мөрдөх ёстой. Тэгэхээр бид ямар нэг байдлаар хөрөнгө оруулалтаа оруулагчтай хүндэтгэх бас харилцан ашигтай бизнес хийх энэ зарчим руугаа л хандсан шийдлийг хийж хилцээрлэг орох ёстой. Ер нь нэг зүйлийг хэлчих ёстой байна. Улс оронд болж байгаа бүхий л үйл ажиллагааг одоо санхүүжүүлэх их үүсвэр 3 юмар л орж ирж байна. Нэгдүгээр татвар хураамж, хоёрдугаарт хөрөнгө оруулалт, гуравдугаарт зээл. Ийм 3 их үүсвэр бидэрт орж ирж байгаа байхгүй. Татвар хураамжийг бол ойлгомжтой бүх компаниудаас бид нар авчиж байна. За өөр зээл бол ойлгомжтой одоо нэлээд өндөр түвшинд явж чинь тэрнээс илүү авах уугүй юу дотоодын нөхцөлтэй харьцуулаад аваад явж байгаа. Энэ нэгдүгээр төрөг төлөх мөнгө гэсэн үг. Гуравдугаарт хамгийн эрсдэл багтай хамгийн засгийн газар одоо улсын төсөвт ачаал багтай. За хамгийн одоо үр өгөөц сайтай байдаг зүйл бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт гэдэг бол манай дотоодын хөрөнгө оруулалтууд бол шинэ стратегийн том хэмжээний ордуудыг хөдлөх хэмжээний бяртанхаа сууж амжаагүй. Гадаадынхантай л хамтарч хийхээсээр гарцгүй. Дэлхийд даяараа л ингэж явж байгаа. Одоо тэгэл бидний сонгосон зам өөрөө энэ арчилсан улс. Арчилсан улс бол бизнесийн худалдааны зарчмаар л ингээл явдаг, гэрээг хийгээл явдаг. Тэгэхээр бид нар шинэ мөнгө энэ зах зээл рүү орж ирэх их үүсвэр нь өөрөө гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр гадаадаас хөрөнгө оруулж ирж байгаа хүмүүс чинь бол тэр газар доор ингээд байж байгаа тэр орд газрыг өрөмдөөд улам одоо ордынхоо нөөцийг нэмэгдүүлээд за тэрийг чи ухаад ухч нэг экскаватор хэрэгтэй болно доо. Тэр экскаваторыг ажиллуулдаг нэг ажилч Монгол нөхөр хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр чинь цалин төлнө. Тэр экскаваторыг чи мөнгөний төлнө. За тийм чи нэг цахилгаан хэрэгтэй бол нэг гэр хэрэгтэй бол ингээд эн чи өөрөө зардал واخгүй. Энэ зардал бид нар гаргаж чадахгүй болчиход шүү дээ. 1000 м гүнзгий өрөмдөн. 1 м өрөмдөд л одоо хэд болчихонд асар үнэтэй болчихж байгаа. Хуулиас 10%-ийн нотлын өргөний бирж нэлттэй бас явуулах ёстой байгаа. За ингээд явахдаа зэрэг бидэрт биш үү те энэ хөрөнгө оруулалт нь зайлшгүй гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй болчиход байна. Яагаад энэ гадны хөрөнгө оруулалтгүй болохгүй байгаа юм бэ гэдэг шалтгааныг бас тайлбарлах ёстой байхгүй бид нар те. Энэ бүх үйл ажиллагаа чи хөрөнгө хэрэгтэй. За тэр хүмүүс чи ирээд энд хөрөнгө оруулаад тэгээд дараа нь гарч ирэх баялгаа төрөүний удаалгаагүй хэлдгээр ухаж гаргаж ирээд яг зараал ачуулсны дараа тэр чи мөнгө болчихж байгаа байхгүй. За эндээсээ харин хувь ишгээ тохирох хэрэгтэй асуудал болчихж байгаа. Хувь хувьцаагаа тохирох хэрэгтэй асуудал болчиход байгаа байхгүй. Тэр хүртэл харилцаанд шинэ мөнгө, том хэмжээний мөнгө хэрэгтэй учраас бид нар гадаадын хөрөнгө оруулалтад хүндэтгэлтэй хандхаас өөр гарцгүй. За их баярлалаа та бүхэнд хэсэг хугацаанд завсарлаад бид ярилцлага үргэлжлүүлэх болно. Үзэгчдээ завсарлагаанаас өмнө та бүхэнд Newsroom редакцийн сурвалжлагыг хүргэе. Тэгэхээр баримтад суурилсан цаг үеийн асуудлаар та бүхний анхаарлыг Newsroom редакцид хандуулъя. Эх оронч шударгын дүр эсгсэн хүн та эргэн бүрт баялагийг нь эзэмшүүлэх ажлын хүрээнд өөрийн хувь нэмрээ оруулж алдаагаа засна уу? Монгол улсын хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж
Миний бие энэхүү дангаргасаа няцуул хуулийн хариуцлага хүлээгээд байна байна. Түүний төр ард түмний өмнө өргөсөн тангараг дүр эсгэлт байсан ажээ. Монголчууд ялна, хөг Монгол ялна. Төвөрг нуурын орд. Төвөрг нуурын бүлэг орд нь стратегийн 39 ордоос 2 дугаарт ирмэлэгддэг 5 толгойн бүлэг ордын 50%-тай тэнцэх орд юм. Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр төр 1989 он хүртэл хайгуул хийж Төвөрг нуур орд нь 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Төвөрг нуурын орд газар нь 20-30 км газарт сунаж тогтсон буюу Улаанбаатар хотын баруун цэгээс зүүн цэг 22-ын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэлх газартай тэнцэх хэмжээний том гэсэн үг. Баримт сөхүүл Баттулга өөрийн үүсгэн байгуулсан Камекс компаниараа дамжуулан ордыг худалдаж авсан үн 1.3 сая Америк доллар. Гадаадынх нь худалдсан үн 250 сая Америк доллар. 2008 онд Төвөрг нуурын бүлэг орд нь 6.2 тэрбум доллараар үнэлэгдэх байжээ. Төвөрг нуурын ордын нөөц өнөөгийн ханшаар 90 тэрбум доллар. Байрлал Улаанбаатар хотоос 130 км зайд. 90 тэрбум гэдэг Монгол нэг хүн бүрд нь хувааж үзвэл 25 мянган доллар гэсэн үг. Харин энэ хэмжээний баялаг хэрхэн яаж хятадуудад шилжсэнийг схемчилсэнийг одоо хүргэе. 2004 онд Халтмаагийн Баттулга улсын хурлын гишүүн болсныхоо дараа 2006 онд Камекс компаниг үүсгэн байгуулж гүйцэтгэх захиаллаар нь өөрийн хамаарал бүх хийхэд болох Батсүхийг бүртгүүлсэн байна. Улмаар Төвөрг нуурын энержи компани буюу Төвөрг нуурын ордыг эзэмшигч компаниг 1.3 сая доллараар Камекс компанидаа худалдаа авсан байна. Түүний дараагийн үйлдэл нь Камекс буюу Төвөрг нуурын ордыг эзэмших болсон энэ компани 54.5%-ийг өөрийн бизнесийн хамтрагч гэр бүлийн найзууд болох Сингапур иргэн Танка Хог, Яо Чу Лонг, Хятадын иргэн Денис Лим нарыг Төвөрг нуурын ордыг эзэмшиж байгаа Камекс компани 54.5%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Улмаар Камекс компаниг Сингапурт бүртгэлтэй Central Asian Mineral Exploration PTE компанид 2007 онд шилжүүлсэн байна. За, ийхүү уул мөрөө баллах түүний үйлдэлүүд үргэлж ирсэн. Дараагийн үйлдэл нь Well Delight Holding Limited гэх их Британий Виржиний арлуудад бүртгэлтэй компанид шилжүүлэг хийсэн. За, энэ бүгдийн эцэст дараагийн үйлдэлийг хийсэн буюу Кайманы арлуудын Minhin Waters Holding Limited буюу Хонконгийн хөрөнгөний биржилд бүртгэлтэй компанид 250 сая ам доллараар зарсан байна. Буюу анх 1.3 сая доллараар худалдан авсан Төвөрг нуурын ордыг 250 сая доллараар харийнханд худалдаж Хятадын өмч болгосон түүх юм. Энэ үйлдэл өөрөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэг баялагын хулгай. Хөтөлбөртөө хэргэн тавтай морилны үзэгчтэй бид дуулуурхаан салбарын асуудлаар ярилцаж байна. Тэгэхээр эргээд бас зочддоо болон үзэгчтэй мэдээлэл хүргэхэд хууль зүйн сайдын зүгээс ухаан худгийг энержи ресурс эзэмшүүлсэн энэ асуудал бол үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээлэл хийж бас л хэлэлцээр хийх төвшөнд бол үргэлжилж байгаа шиг байна. Тэгэхээр алгаа ерөнхийлөгчөөс бас энэ дээр яг асуухыг хүсэж байна. Яг тухайн үед яг лиценз эзэмшлийн эзэмшил олголт одоо тэр процесс яг ямар байсан юм бэ? Ямар зүйлстэй холбогдож исэн юм бэ? Яг энэ яг төрд байх уу, хувийн хвшилт байх уу гэдэг энэ шийдвэр гаргалтууд юу яаж явагдаж исэн бэ? За яг 98-нд одоо 5 толгойн хогсох нөөцийн ордын тухай ярьж штэ. Тэгээ бас нэг жоохон төвхөл одоо ярихаас биш. 98 онд BHP гээд үндсэн дамсан корпорац орж иж 97 оны хуулийн дагуу энэ тусгай зөвшөөрлийг аваад тэгээд 10 сар тэднээс судалсан. Хяналтын өрөм тавьсан. Социализмын хайгуулуудын бүгд батлагдж байна. Тэгэхдээ эн чинь дэд төс заалга, угсаалга. Эдийн засгийн хувьд өөр ашиггүй одоо орд байна гэдэг. Тэр үед яг коксох нөөцийн $40 тонн байсан л да. Үнэхээр ашиггүй байхаас өөр арга байхгүй. Тэгэл үн өөр харин тэр өөр. Үн би тэрүүн хэлсэн чинь нэг үн өсөд үнэгүй байсан төс үнэтэй болдог. Чи нэг чинь цонгодог чинь энэ болчихгүй юу? Бүр тийм учраас ашигт малтмал гэдэг. Тийм учраас ашигт малтмал ашигтай үед үн бага байвал чи ашиггүй малтмал болчих шүү дээ. Тэгэхээр би Алтан гэрэл сайдын ярьсан юм дотроос ингээд олон хүн ингэж юм л дээ.
энэ засгийн газрын аюулаа хуралдааны тэмдэглэлээр эрхийн шилжүүлсэн байна гэдэг ухаад гин. Тэгэхээр би бодож байгаа. За энэ 2006 оны хууль гарахаас өмнө тэр түрүүн Эрдэнэт таван толгойд байсан Майнинфо болоод Майнинфо одоо Монголын 14 үндэсний одоо компаниудыг нийлээд өөртөө хэрэгжүүлнэ гэдэг ингээ явж исэн төслийг одоо хэрэгжиж эхлэхээс явцад нь 2006 оны хууль гараад стратегийн одоо ашигт малталд орчихгүй юу. Тэгэхээр миний тааварлаж байгаагаар бол ингээд бас хууль ёсоор болгосон гэдэг. Тэгэхээр би бол юу гэж тэр бүх дөрвөн лицензийн одоо тэр энержи ресурсд байсан. Би нотлохгүй ч гэсэн бардаагаар хэлж мэдэн л дээ. Тэгэхээр баярын засгийн газар хэлэлцээр хийгээд одоо энэ хувьд байсан юмыг одоо ингээд та нар хадгалсан байна, тез өгүүлсэн байна, өрөмгийсэн байна. Ингээ ичнэ мөнгө заржээ. Ийм одоо учраас бид нар одоо хуулиар бол 50 хүртэл авах хэрэгтэй байхгүй юу? Баяр 96 сая 96-ыг авчихсан ба штэ. Тэгэхээр тэр лицензээс солилцлын нэг засгийн газар одоо тэр бодвол тэр компани хоёр хэлэлцээд за ийм солилцлтыг танаад үлдээ. Тэгэхээр байгаа юм л солилцлын багсгаад үлдээсэн. Нөгөөх нь өөр компанид өгчихгүй. Тэгэхээр баяр бас хууль зөрчсөн. Одоо энэ Эрдэнэт таван толгойд байгаа лиценз яг адилхан зарчмаар бас хууль ус байхгүй. Тэгэхээр нэг хуулийг энэ зарчмыг хоёр өөрөөр тасалж аваад тэр явж байгаа процессыг ингээд хаалтанд хийгээд байсан лицензийн солилцлоор багсан энэ одоо шилжүүлсний хууль ёсоор болгосон гэж ярьж байна гэж би тэгж ойлгож байгаа. Тиймээс Эрдэнэт таван толгойд очсон 96% нь бас хууль ёс болж харагдсан шүү дээ. Эрх зүйн талаас харах юм бол. Тийм л юм байна. Үндсэн хууль зөрчсөн гэдэг дээр та санал хэлж байгаа юу? Гэхдээ би тэр Алтан гэрэл сайдын мэдээллийг харсан. Зүгээр улсын их хурлд тэр тогтоолын төсөл нь орж ирэггүй байна. За одоо Монгол Улсын засгийн газар, тухайн үеийн засгийн газар. За бид нар яг хүн ерөнхий сайдаар нэрлээ явдаг. Уг нь бол энэ Монгол Улсын засгийн газар л да. Ингээл тасралтгүй үйл ажиллагаа. Төрийн үйл ажиллагаа бол тасралтгүй явж байгаа зарчимтай. Тэгэхээр одоо 10 жилийн өмнөх өнөө 20 жил 30 40 50 жилийн өмнөх өнөө Монгол Улсын засгийн газар бол засгийн газар. Жишээ нь хэд Улаанбаатар төмөр замын гэрээ байна. 51 оны гэрээ Монгол Улсын засгийн газрын гэрээ учраас одоо мөрдөөл явж штэ бид нар тийм ээ. Яг л одоо байгаагаар Монгол Улсын засгийн газрын л гэрээ байхгүй. Энэ одоо эсвэл одоо ерднийх эсвэл баярын засгийн газрын гэрээ гэж ингэж ярих бол яг уу ярианы хувьд бол болж байна. Түүнээс биш яг зарчмын хувьд бол Монгол Улсын засгийн газар их. Тэгэхээр Монголын төрийн л одоо гэрээ гэсэн үг. Нэг хоёрдугаар асуудал бол би энэ Баяргаан тухайн үед одоо ерхий сайд байхдаа одоо ярьсан энэ гэрээнд одоо маш түлхүү оролт одоо зүтгэсэн энэ хүний одоо энэ Баярын гэж хүнийг ерхий сайд байхад бол хоёр том төсөл хөдөлсөн байгаа шүү дээ. Нэгдүгürt бол оюу толгой. За өөр ашиг одоо тодорхой хэмжээнд өгвөл маргаантай ч гэсэн явж байна. За хоёрдугаарт бол 5 толгойн бүлэг ордын үйл ажиллагаа. Бүлэг ордог зориуд хэлж байгаа шүү. Сая энэ алгаагаан хэлж байгаа энэ чинь бараг 4-5 лиценз байсан бол том байлээ энэ Баяргаан ярианаас харахад. Тэгэхээр одоо нэг юм асуудал үүсчихэд байгаа юм аа. Яг уу одоо өнөөдрийн хуулиар 15 6 жил 17 бараг 20 жилийн өмнөх асуудлыг шүүн гэвэл өнөө хууль гаргаад өмнөхөө шийтгэхэд байж чинь энэ хуулийн үндсэн зарчим ерөөс хууль эрх зүйн төрийн үндсэн зарчим бол хууль босч үйлчилдэг. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт за үйлчлүүлчих. Та мэдхгүй ямар нэг байдлаар тий. Тэнгүүд бас нэг их эргэлзээтэй байдал руу. Би бол их сонин маягийн хардлага харагдаад байгаа юм да. Тухайн үед 100% байсан одоо хувийн хвшил 100% байсан ямиг өнөөдрийн хуулиар ингээ шийднэ гэх юм бол төр 50% л авах гэдэг нь шүү дээ. Тэгээд хувийн хвшил 50% авч үлдэх хэрэгтэй байхгүй. Гэтэл тухайн үед 4% төрд үлдээгээд 46%-ийг нь хувийн хвшил авах хэрэгтэй байсан 46%-ийг нь төр авцсан байна шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрийн хуулиар шийдвэл тэр 46%-ийг нь дахиад буцааж өгөх хэрэгтэй болчиход байна л дээ. Тэгэхээр би за тэр хувийн хвшилийн 46%-ийг нь энэ хүмүүс өгүүлээд тэндээс нь авах гэдэг юм биш үстэй гэсэн хардлага бас төрж болно. Их сонин controversial одоо англиар бол одоо их тийм хоорондоо зөрчилдсөн ийм сонин байдал руу орчод байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол зүгээр дараачин асуудал нь бол би тэр сайдын хэлснээс ингээ харахад бол гэрээ байхгүй байна гэдэг юм лээ. Тэгэхээр гэрээ байхгүй байгаа зүйл дээр дүгнэлт хийгээд тэгээд их хурлын тогтоол гаргахаар өргөн барина гэдэг бол их хурлд тогтоол оруулж ирэх бүрдэл байхгүй байна гэсэн үг. Тий, энэ дээр нэг юм чухал момент байгаа юм байна. Тэгээд 97 оны хуулиар тэр 2006 оны хуулиар тэр тусгай зөвшөөрөл одоо 97 оны хуулиар лиценз гэж нэрлэдэг байсан.
урд хуулиар тусгай зөвшөөрөл гэж нэрлэж байгаа. Энэ бас их сонин нэр том юм. Тэгээд нөгөө тусгай зөвшөөрөл лиценз шилжүүлэхийн тулд шилжүүлж авч байгаа хоёр гэрээ хийдэг байхгүй юу? Тэгээ шилждэг. Тэгэхээр штэ тэр гэрээ болохоор эзэмшлийг шилжүүлж байгаа юм биш. Нөгөө субъектэд одоо ингээд нөгөө хоорондоо тохиролцсон хэмжээгээр нь тэгэхээр баярын засгийн газар одоо яг Монгол Улсын засгийн газар тухайн энержи ресурс гэдэг компанитай 2006 оны хуулийн өөрчлөлтөөр холбоотойгоор хилцэл хийжээ. Хилцэл одоо ингээд хилцлийн үр дүн миний ойлгож байгаа засгийн газрын шийдвэрэнд тэмдэглэж байж болно, тогтоолж байж болно. Эрхсүүл агт байхгүй да. Тэгэхээр тэр хилцлийг явуулчихсан хилцлийг баталгаажуулаад ийм хувийн ийм солилцлоор нь ингээд шилжүүлээ л гэсэн ийм л одоо хууль зүйн үр дагавартай одоо шийдвэр гарсан юм байна. Тэгэхээр тэр чинь одоо хууль ус гэж хэлэх тэр тусмаа үндсэн хуулийн яг ямар зарчим заалтын зөрчний бий бол одоо үнэхээр бас хэлж мэдэхгүй л байна л да. Тэгэхээр тэр тусгай зөвшөөрөл шилжүүлэх нь гэрээгээр л явдаг байхгүй юу? Тэгэхээр гэрээгээр л очсон байна. Яг гэхээр солилцлын асуудлыг шийдсэн байна. Тэгэхээр яг нэг юм багмаа. Яг тийм ээ. Одоо яг зүгээр бид нар баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Байгалийн баялагын одоо энэ заяагдмал нөөцийн гэж ярий да. Газрын одоо заяагдмал нөөцийн давуу байдлаа ард түмэн хүртэж явах ёстой. За энэ бол зарчим. За баялагын тухай сангийн тухай хууль бол муу хууль биш, хэрэгжүүлэх ёстой. Ингээд хэрэгжүүлэхдээ бол бид нар арчилсан үнэт зүйл хувийн өмч олон улсын одоо хамтын нөхөрлийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бас давхар бодож явах ёстой. За хэрв зэ за одоо тухайн үеийн одоо засгийн газрын хийсэн хилцээр дээр алдаа гарсан ямар нэг одоо хууль эрх зүйн зөрчил үүссэн бол энэ нэ штэ цэвэр төрийн л буруу. Тухайн үед төрийн ажил хийжсэн хүмүүсийн алдаа л байсан байж таарна. Тэгэхээр төрийн гаргасан алдаан дээр хувийн хөвшлийг эсвэл гадна дотны хөрөнгө оруулагчдыг хохироохгүй байх зарчим бол нэгдүгээр зарчим. Ингэж бид дараачийнхаа хөрөнгө оруулалтыг оруулж ирж дараачийн оюу толгой, таван толгой, араано мөн үү те одоо хармагтаа юу гэдгийг бүгднийг бид нар шинээр бий болгож эдийн засгаа өөдөн татна. Нэг зүйл их тодорхой. Монгол улсад уулуурхаан баялаг руу хөрөнгө оруулалт хамгийн дөрөнд орж ирнэ. Өөр гарц үгүй байхгүй. Сүүлийн одоо хэдэн жилийн манай төсөв тэлээл том болоод маш их одоо зардал гаргаад байна хэрүүлээгээл байгаа. Байгалийн баялаг уулуурхаан нөөцийн л орлого байхгүй юу? Уулуурхаан баялагын одоо уулуурхаан энэ бараа бүтээгдэхүүний үн унлаалвал бүгд доошо агшаал явчих шүү дээ. Энэ одоо байгалийн баялагын өнцөрх үзэл байхгүй болчихно. Байхгүй болчихно. Тэгэхээр бид нэр нэг зүйлийг би дахиад хэлье. Хэрвээ тэнд алдаа гарсан бол төрийн одоо алдаа, төр тэнд алдаа гаргасан бол Монгол Улсын үндсэн хууль дээр байгаа шүү дээ. Төр хувийн одоо өмчийг авах эрхтэй нэг. Гэхдээ хувийн хөвшилт нөхөн төлбөрийг нь олгоно гэсэн үндсэн хуулийн заалт байгаа байхгүй юу? Тэгэл үнэхээр одоо төр алдаа гаргацсан байна уучлаарай бид нэр засмаар байна гэвэл одоо тэгэл нөхөн төлбөрийн асуудал яригдал явах хэрэгтэй болж таарна. Тэгэхээр 2 том эргэлзээ тэр болчиход байгаа. Үнэхээр одоо энэ бичиг цаас нь орж ирэх байгаа учраас энэ хэвлэл дээр байсан мэдээллүүдээс л үнэлтэйгээд байна шүү дээ, тэ. Тэгээ орж ирлээ. Тэгэх юм бол одоо саяын асуудал. Тэр нөхөн төлбөрийн асуудал руу орно. Нэг бол тэ. Тэгээд нөгөө хууль буцаж мөрдөхгүй гэдэг зарчмаа яах вэ гэдэг асуудал гарна. За 3-р нөгөө нэг хөрөнгө оруулагчдаа бид нар яах вэ? Олон улсын хамтын нөхөрлийн байгууллага одоо арчлалын үнэт зүйлээ бид нар яах вэ? Дараачихаа боломжийг яах вэ гэдэг асуудлаа сайн бодож иж нахилж хийхээс өөр гарцгүй болчиход байгаа. Ийм л одоо нөхцөл байдал руу орсон байна. Ялангуяа ерөнхий сайд энэ хаврын чуулган бол одоо бизнесийн салбарыг дэмжихэд бас ихээхэн нөлөөтэй Ирэх сарын 1-ээр дуусгар болох учиртай. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг хамгийн ихээр дэмжиж, байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байх учиртай гэж үзэж яваа улсын хурлын гишүүн Баттулга зарим нэгэн хувийн хөвшлийнхнээс хөх Монголын хүүхдүүд аянаараа дамжуулан байгалийн баялаг ард түмний мэдэлд байхыг дэмжиж байна уу гэх агуулгатай цаасан хэлбэрийн санал асуулга авч яваа сурагтай.
Тэгвэл нэг талдаа байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байх учиртай гэж үзэж байгаа ч нөгөө талдаа 2010 онд хятадуудад төвөргөн уурын бүлэг ордыг зарсан асуудал нь дахин сөхөгдлөө. Тэр Camex гэдэг компани байд юм байна. 4 лиценз эзэмшдэг юм байна. 250 сая доллараар зарагдсан юм байна. За үүнтэй Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Өнөөгийн Баттулга гишүүн холбоотой. Тийм биз? Гэтэл 21 аймгаар тойроод баялагтай эзэн болёо. Баялагын сангийн хуулийг дэмжиж гинэ гэд яриад яваа агуулга санаа нь бол маш зөв. Тэгвэл өөрөө бүх ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хүн өөрөөсөө энэ шударга ёсыг эхлүүлээд өөрөө тэр зарсан үрснээ тодорхой болгоод одоо тэр ямар гадаад иргэнд байгаа юм. Тэр гадаад иргэдтэйгээ хэлцэр хийх хэрэгтэй шүү дээ. Баялагын сангийн хууль хэрэгжих хэрэгтэй. 2007 онд улсын хурлаас стратегийн орд газруудад бүртгэж аваагүй 39 орд байгаа. Харин эдгээр ордыг одоо стратегийн орд газруудад бүртгэж авах тухай асуудал яригдж байна. Үүнийг уулуурхай хүнд үйлдвэрийн сайд Туваанд даалгажээ. Хөтөлбөртэй иргэн тавтай морилны үзэгчтэй. Тэгэхээр хөтөлбөрийн төгсгөлд энэ хаврын чуулганаар хүлээгдэж байгаа асуудлуудын талаар илүү дэлгүү ярилцъя. Тэгэхээр нөхцөл байдал ямар байна вэ гэд том зургаар нь харахаар бид нар татврын хуулиа шинжилнэ гэд ярьсан байгаа. Гэтэл татвараа бууруулахын тулд төсөв маань бүрдэлт хэрэгтэй. Гэтэл одоогийн байдлаар 2 их 80 орчмын одоо өмнөх жилдээ харьцуулахад бас л төсөв тасарсан л явж байна л да. Тэр яг бодит байдал татвар бууруулах боломж гээд ингээ аваад үзэхээр бид нар бас далайцтай улс төрийн манлайлалаар хийх ёстой зүйл юу вэ уулуурхайн салбарт гэхээр өмнө нь Туван сайд мэдэгдэжсэн амнатыг бас бууруулах те гадны хөрөнгө оруулалтын орчин маш хэцүү болчлоо. Гадны хөрөнгө оруулагчид ямар үед тухайн зах зээлд орох вэ гэхээр роялти бас таатай байх үедээ гэд. Тэгэхээр магадгүй бас томоохон далайцтайгаар хэрэгжүүлэхийн тулд бид нар өнөөдрийн нөхцөл байдлыг яаж өөрчлөх ёстой вэ? Маш олон жил энэ амнаттай холбоотой асуудлыг ярьлаа шүү дээ. 97 оны хуулиар амнат нь бол бүх ахтмал 2.5 байлаа. 2009 онд нэг бас нэг мундаг хууль гарсан шүү дээ 65% тий. Тэгээ зис алт 2 дээр гараад. Тэгээ тэр хууль одоо хүчингүй болж оюу толгойн гэрээ хийгдсэн. Тэгээ хийгдэнгүүт нь 11 он тэр нөгөө хуулийнхаа оронд одоо 9 нэмэгдэх амнат гэдэг одоо 5 суурь дээр 2.55 болоод 5 суурь дээр ингэ нэмээд зэсэн дээр ирэхэд яг өнөөдрийн одоо энэ ашиг малтмлын зэсийн үнээр бодох юм бол Эрдэнэ төлөвлөрөд 16% татвар төлж штэ. Тэгээд өнгөрсөн жил нэг судалгаа хийлгэсэн яг энэ асуудлаар бас ингээд яамтай яриад татврынхантай сангийнхантай яриад ер нь энэ төсвийн орлого одоо манай хууль сангийн яам болохоор зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх одоо энэ цогц асуудал хандж байгаа штэ. Гэтэл татврын хуулийн тогтоомж бизнесийн орчныг бас зохицуулдаг, хөгжөөдөг, дэмждэг хөшөөрөг байхгүй юу? Өөрөөр олон татврын бааз суурийг бий болгох уу? Эсвэл одоо хоёр нөхрийг тултал мэлжих гэдэг асуудал дээр л сангийн яам ажиллаж штэ тийм ээ. Гэтэл цагаан суурга харамгтай шиг одоо ингээд жишээлбэл цагаан суурга Эрдэнэтээс энергийн нөөцөөс 4 дахин бага. Оюу толгойн одоо эхний тээзүүгийн нөөцөөс одоо бараг 10 дахин бага тийм ордон штэ. Тэр яг өнөөдрийн Монгол улсад мөрж байгаа 16%-ийг орлогоосоо борлуулсан олгож төлчих юм бол тэр чинь 1.5 сая нөөцтэй ордод бараг үр ашгаа нөхөж чадахгүй хэмжээнд төлсөн зог гацсан байж байгаа байхгүй юу. Тэгэхээр амнат болохоор ингээд олон татврын бааз суурьтай болохын тулд одоо харамгтай одоо ч байдаг юм уу цагаан сургыг ашиглалтанд оруулахад зохистой хөв хэмжээ ямар вэ гэдэг тооц үндэслэн гаргаад өгсөн үг юм. Тэгэхдээ сангийн яам бол энэ дээр маш хатуу төсвийн орлого буурч болохгүй. Тэрийг байсаар сандаад байгаа ш. Тэгэхээр тэр амнаттай холбоотой асуудлыг татврын хуулийн өөрчлөлтөөр орно гэхэд засгийн газар өөрөө сангийн яамтайгаа нийлээд төсвийн орлого талаас нь нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад явахгүй болов гэж бодож байна би. Өнөөдөр улсын хурлын чуулганаас уулуурхайн биржийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яралтай гормоор орж ирлээ. Тэгээ өмнө ч бас нөө журмын өөрчлөлтүүд гараад танилцуулж исэн. Энэ дээр сангийн сайдын зүгээс олон улсын биржид одоо арилжаалах боломжтой гэсэн мэдээлэл цаашдаа хийсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ уулуурхайн одоо биржийн зохицуулалттай холбоотой бидэнд бас эерэг хүлээлтүүд юу байна? Яг манай улсын экспортлдог бараа бүтээгдэхүүний онцлогоос хамаарч байгаа.
Монгол улсын хувьд бол жишээ нь одоо засгийн газар сая хийсэн одоо энэ гашин сухатын төмөр замыг холбох бүхэн хятад ард улсын одоо улстай хийсэн хоёр засгийн газар хоорондын хилцээрийн үр нөлөөнд бий болсон энэ одоо олон жилийн хугацаанд 16 17 жилийн хугацаанд хийхээр болсон энэ гэрээ бол ийм том хэмжээний тээвэр шаарддаг, маасаар нь олборлдог, маасаар нь тээвэрлдэг, үнэн нь байнга хөдөлж идэг энэ ашигт малтмалууд дээр бол урт хугацааны тогтвортой хилцээр хийхээс өөр гарцгүй байдаг. Төмөр эсвэл одоо жонш эсвэл нүүрс зэс эдгээр бол ерөөсөө юу байхгүй юу? Өдөр болгон дуудлага хугацаатаагаар үнийн өөрчлөлт яваад авах боломжгүй. Яагаад гэвэл тэнд чинь нэг хэрэгжилж байгаа гангийн үйлдвэр байна. Тэр гангийн үйлдвэр нь тогтмол нэг чанарын нүүрсийг бид нар авдаг байя гэдэг хүсэлтэд тавина. Тэгэхгүй бол ингээл өдөр болго өөр газараас өөр чанартай нүүрс дуудлага хугацаанд ороод аваад явна гэвэл тийм үйлдвэр дэлхийд дээр хамж байгаа. Тэгэхээр уулуурхаан баялагын тухай, уулуурхаан биржийн тухай хууль дээр орох гээд байгаа зайлшгүй шаардлага нь бол энэ юм байна. Доктортой урт хугацаанд нийлүүлэх гэрээ их энэ боломжоо бас хаацсан юм хүмцэн байна. Тэгэхээр энийгээ бас нээж өгөө гэдэг ийм л асуудал орж ирж байгаа. Тэгэхээр миний хувьд бол зарчмын хувьд бас зөв гэсэн байр суурьтай байгаа. Зүгээр богино хугацаанд ковидын дараах нөхцөл байдалд бол уулуурхаан биржийн тухай хууль бол үүргээ биелүүлээд маш сайн, онц сайн биелүүлээд одоо ингээд шинэ өөрчлөлт рүү орж байна л гэж харах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр одоо хүн төрлөختөнд даяараа цоо шин хинч мэдэхгүй цар тахлын сонин цаг үе рүү ороод нэг гарлаа штэ. Тэгэхээр тэр үед бол онцгой сонин тохиолдлын зохицуултуудыг бид нар хийхээс өөр гарцгүй байсан. Одоо бол буцаад юм хэвийн байдал руугаа орж явна. Тэгэхдээ орж явсан чинь бас одоо тэгэл Америк нэгдсэн улсаас эхлээл одоо энэ тарифтай холбоотой их томоохон одоо чичиргээ одоо сэгсэргийг дэлхийд даяын эдийн засагт өгөөд эхэлж штэ. Энд чинь дахиад манай экспортод нөлөөлнө. Тэгэхээр энэ дээр дахиад л өөрчлөлтүүд одоо богино хугацааны маневр зохицуулалтад зайлшгүй орж ирнэ л гэж харах хэрэгтэй болов. Яг та сая дурдлаа Дональд Трамп ерөнхийлөгч бас тий дотоод зах зээлээ хамгаалахын тулд гадаадын олон улсын одоо импортын бараа бүтээгдэхүүндээ бүр өргөн цар хүрээтэйгээр тий тарифа нэмэгдүүлэх бодлого одоо зарлчлаа шүү дээ. Яг эсвэргээрээ бас хамгийн сүүлийн үеийн мэдээллээр одоо Евразийн чөлөө судалгааны хэлэлцээр байна. За хэлэлцээрийн хамгийн сүүлийн мэдээлэл за тодорхой хэмжээгээр жагсаалтаас хасах бол хэлэлцээр бол хийсэн баг шиг байна. Зарим улаан буудаа өндөвч гэдэм юм энэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр квот тогтоосон гэж байна. Гэтэл өнөөдөр бас танилцуулж ирсэн Мойсийн судалгааны лабораторийн зүгээс энэ хэлзээрийг ерөөсөө л хийвэл одоо нийт том зургаараа дотоодын нийт бүтээгдэхүүнийг бараг 6-аас дээш хувиар бууруулах юм эрсдэлтэй байна гэсэн юм хөндлөнгийн судалгааг танилцуулсан л да. Тэгэхээр яг энэ олон улсын геополитикийн нөхцөл байдал ийм байгаа үед бид нар нөгөө дантай одоо улс орнуудтай тий ингэж хэлзээр хийх нь ер нь тохиромжтой цаг хугацаа мөн үү хууль тогтоогчийн зүгээс энийг одоо хойшлуулах боломж гэдэг юм уу тий бодит нөхцөл байдал ер нь юу байна гэж та харж байна. Ер нь биш энэ цар тахлын дараа ингээл одоо дэлхийн хамгийн том эдийн засагт маш том өөрчлөлт орж эхэлж байна. Гадаад одоо түншүүдтэйгээ одоо олон жил явж исэн эдийн засгийн харилцаагаа тис өөрөөр харж эхэлж байна. Одоо Америк нэгдсэн улс. За энэ нөлөөлөл бол хамгийн томоор одоо жишээ нь дэлхийн хоёр дахь эдийн засаг буюу бүгд хятад ард улс манай өмнө төршид нөлөөлж байна. За энэ нөлөөллийн үр дүн хамгийн ихээр одоо биднэрт ирж мэдрэгдэнэ. Өөрөлдөл бүгд хятад ард улс буюу дэлхийд даяараа энэ Америк нэгдсэн улсын гадаад худалдаан дээр баримталж байгаа бодлогоос хамаарат хүлээлтийн байдал руу орчиж байна. За хүлээлтийн байдал руу орж байгаагаас хамаарат шинэ үйлдвэрлэлийн хэмжээ буурчиж байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээ буурна гэдэг нь юу илэрхийлж байна гэхээр барилгын салбар дээр хүн амынхаа өсөлттэй уялдвал барилгын салбараа дэмжиж орон сууцчлуулах бодлогоо дэмжижсэн одоо манай урд төршийн бодлого хүлээлтийн байдал руу шилжчихээр тэнд хэрэглэгдэх цемент, тэнд хэрэглэгдэх арматур, төмөр багасаад ирж байгаа байхгүй хэрэглэн буураад ирж байгаа. Тэрийг нь үйлдвэрлэхэд манахаас гарч байгаа бүтээгдэхүүн хэрэглэгддэг. Манай жонш хэрэглэгдэж байгаа, манай төмөр хэрэглэгдэж байгаа, манай нүүрс хэрэглэгдэж байгаа тэрийг хайлуулад ихэд. Тэгэхээр тэр хэрэглэн буурангууд манад экспортлох бараа бүтээгдэхүүний маань хэмжээ буураад ирэхээр манад орлого буураад ирж байгаа. Тэгээ энэ нөлөөлөл бол одоо нэлээд удаан хугацаанд үргэлжлэх байх гэж харж байна. За хоёрдугаарт энэ Евразийн хэлэлцээрийг бол ихэнх үед нь орж ирсэн төсөл дээр бол би маш хатуу эсрэг байр суурь илэрхийлж байсан. Ганц л зарчмын шалгуур байна. Хідэн ажлын байрыг бид нэмэх гээд байгаа юм. Хідэн ажлын байрыг хөмөх гээд байгаа юм. Хідэн татвар төлөгчийг бий болгох гээд байгаа. Хідэн татвар төлөгчөө дампууруулах гээд байгаа.
Энэ л шалгуур баггүй юу? Зөвхөн одоо тэр квот тавьж байгаа. За тэгээд одоо энэ манай үндэсний үйлдвэрлэгчтэйгээ бид нар бас уулзаж ярилцж байсан, санал бодлын сонссон, нийлэн хүчтэй эсэргүүцлүүдийн сонсож байсан. Ер нь одоо арчилсан улс бол оролцогч талуудын дундын консенсус буюу ойлголцлоор явдаг шүү дээ. Төр засаг байж, нар дэргэд байж, компаниуд одоо хувийн хвшил байж бүгд тойр сууж байгаа л дундын хувилбараа шийдэж яадаг тийм ээ. Тэгээ энэ хүрээндээ бид нар бол ярилцсан. За тэгээ одоо бол энэ манай хувийн хвшлийнхний зүгээс бол энэ дотооддоо үйлдвэрлэж чадж байгаа, ойрын ирээдүйд үйлдвэрлэж чадах энэ одоо бараа бүтээгдэхүүнүүдэд бол энэ гэрээ хэлцээлээс хасч өгөөч, хасах боломжгүй бол тодорхой лимит тавьж өгөөч, хэмжээ тавьж өгөөч гэдэг ийм одоо шаардлагыг нь бол биелүүлж байгаа юм байна гэсэн ийм л ойлголттой байгаа. Тэгэхээр хэрвээ Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийг нэмэгдүүлэх бодлоготой гэрээ хэлцээр байвал бид нар орох ёстой. Үгүй урт хугацаанд бид нар тор хөнөөлтөй байвал үгүй л гэж хэлэх ёстой ийм л байр суурьтай байна. За дэлгэрэнгүй мэдээлэл нь одоо улс их хурлаар орж ирээгүй байгаа учраас бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга. Тухайн үед нь одоо ороод ирсэн үед нь ярьж бас болох байна. За их баярлалаа та бүхэнд. Бидний хөтөлбөрийн маань цаг дуусж байна. Уул уурхай салбарын асуудлаар за мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлт үүсгэж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй байр суурь, мөн салбарын байр суурийг хүргэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Үзэгчдээ анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрлээ. Дараагийн дугаараар хэрэгэд уулзъя.